За бүгдээрээ сайн байцгаана уу? Миний анхны бэрэг буюу 2026 онд хайр дурлал чинь ерөнхийдөө ямар ах вэ гэдгийг одоо үзэж эхэлье. За манай файл нэгийнхэн буюу миний хэлдгээр бол за ямар хүмүүс ах вэ гэхээр би энэ дэр ингээд нэрэг дээр гарах хэрэгтэй мэдээллүүдээ ингээд дэвтэр дээр ингээд бичсэн байгаа. Тэгээ файл болох өөр ингэсэн одоо миний одоо ойлгож авсан тий үзэж байхад ер нь тодорхой хэмжээний надад орж ирсэн мэдрэмжүүдийг ерөнхийдөө бол хэлнэ гэсэн үг. За миний хэлдгээр бол санаа бүү зов гэдэг яг бүлгийнхэн маань энд байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр хайр дурлалын талаар айгүй их тийм бодол их орж ирдэг хүмүүс байгаа гэсэн үг. Тэгэхээр чи ер нь айгүй их юм боддгоо гэсэн үг байхгүй юу? Яг хин орж ирэх үү, намайг яаж хайрлах үү, бит хоёрт ямар асуудал гарч ирэх үү, тэ нэг тийм жижиг болон том асуудлуудыг толгоондоо бодоод тэрнийхэн асуудлыг шийдэх гээд оролдоод байдаг. Ялангуяа хайр дурлал дээр. За ингээд асуудал ярихаас өмнө чамайг эхлээд хэн бэ гэдгийг чи юу нь бол тодорхойлъё те. Чи ер нь хүнийг яаж хайрладаг вэ? Хүн чамайг яаж хайрлуул чи илүү хайрлагцсан юм шиг мэдрэгддэг вэ те. За 2026 онд бол чиний хайр дурлалыг гарч ирж байгаа байдал бол илүү хүнийг сонсдог хүн гэж гарч ирж байна. Чи өөрийгөө илэрхийлээд би чамд хайртай, би чамд дуртай гэж хэлэхээс илүү үйлдэлээрээ харуулах нь чамд чухал гэж боддог. Одоо ингээд хүнийг магтаад ч юм уу тийм ингээл худлаа магтах гэдэг үг байдаг шүү дээ. Одоо ингээл чи айгу хөөрхөн штэ чи яасан гоё хувцалсан юм бэ гэхэд хүн тэгэл за ингээл намайг хийдүүлээд байна уу даа гэж бас боддог юм байдаг штэ. Чи яг тэгэж боддог хүн баггүй юу? За ингээл худлаа юм ярьж ингэж флиртлжсэнээс зүр үйлдэлээрээ харуулж л та би ингээд тэ зөрөгтэй хийх юм аа ингээд хэлхээсээ илүү ингээд уулзаад хин гэдгийг харуулчихад болох байхаа намайг ингэж үнэлдэг хүн хэрэгтэй гэж юм боддог заяа. Гэхдээ надад бол хүнийг сонсож сурах, өөрийгөө илэрхийлж сурах бол энэ жилд аягүй чухал санагдсан. Яагаад тэгэхээр өөрчлөн байгаа хамтрагч эсвэл ирээдүйд гарч ирэх хүн чинь яг тэр талыг чинь илүү харж үнэлдэг болно гэсэн үг. За тэгэхээр өөрийгөө өөрчлөхөөсөө илүү өөртөө ерөнхийдөө хийх ёстой improvement буюу бага зэргийн засал хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи ер нь муу хүн биш ээ. Ингээд чиний байгаа характер зам чинь муу биш гэхдээ илүү энэ хүнтэй уулзахдаа илүү өөрийгөө нээлттэйгээр илэрхийлээд ер нь юу хүсэж байгаагаа хэлж чаддаг байх юм бол тухайн хүн ч гэсэн бас яг ингээд чамтай яаж харилцахаа ер нь ойлгож эхлэн гэх юм уу? Яагаад тэгэхээр чи илүү хүнийг ойлгох гээд хичээгээд байдаг. Тэгсэн чинь ингээд хамтрагч чинь чамайг ойлгох гэсэн чинь чи өөрийгөө сайн нээж чадахгүй байсаасаа болоод харилцаа чи ер нь тогтворгүй байх асуудал нь гарч ирж байгаа байхгүй юу? За яг энэ одоо байдал чинь өнгөрсөн харилцаанд ерөнхийдөө бол гарч ирсэн биш магадгүй. Яагаад тэгэхээр чамд өнгөрсөнтэй ч холбоотой юм сөрөг одоо бодлууд аюух байдаг. Тэрнээсээ болоод одоо байгаа харилцаа ч юм уу ингээд өнгөрсөн тохиолдсон юмнасаа болоо яг ингээд тэрийг ингээд толгоонд repeat хийсээр байгаа. Илүү л тэр асуудлууд чам дээр ирээд ингээд чам дээр наалдаад байгаа юм шиг бөхчөн байдлаар ингээд хайр дурлалыг төсөөлдөг. Одоо ингээд хүнд хайрлагдах хэцүү юм шиг, өөрийгөө ойлгох хэцүү юм шиг ингээд анханасаа ингээд ийм ачаатай бодол ингээд өөрчөнгүүд ерөөсөө анханасаа хүнийг яах гэж хайрлаж байгаа вэ гэдгийг гол ингээд байдлаа алдаад байгаа байхгүй ойлгож байна. Чи юу ч байсан, ямар ч зүйл хийсэн хүнд хайрлагдах хэрэгтэй. Энийг яг сонсож аваа заяа. Юу ч хийсэн, ямар байсан хүнд хайрлагдах хэрэгтэй. Чи заавал нэг зүйл хийж ийж, нэг зүйл одоо бэлэн урдаа байлгаж ийж юм уу баталж ийж хайрлагдах албагүй. Ягаад гэхээр хүнийг хайрлах гэдэг бол хүний сэтгэлээс гардаг зүйл учраас тэр зүйл нь угаасаа юм натуралны ингээ голшиг ингээ зүгээр урсчих хэрэгтэй зүйл байхгүй. Заавал чи ингээл тэр зүйлд ингээл шаардлага тавиал хайр юм байх ёстой. Би ингэж бодсон чинь тийм байгаагүй ч юм уу тий. Тиймэрхүү байдал ер нь бол хайр дурлалыг төсөөлөд хэрэггүй гэж байгаа. За тэгэхээр урагшлуулаад чиний яг давуу тал чинь надад бол ингэж санагдсан заяа. Чи яг хүмүүсийг яаж хайрлахаа аягүй сайн мэддэг заяа. Чи хүмүүсийг ер нь шүүмжлэхгүйгээр одоо сул талыг нь ойлгоод ингээд аль болох дэмжих гэж аягүй хичээдэг. Гэхдээ ингээд чамайг яг тэр үед одоо ингээд өөрчлөн дэмжлэх хэрэгтэй байхад илүү хайрлагдах хэрэгцээтэй байхад тэр талыг өгөөгүй учраас одоо чи хүнд өгөхөөсөө өмнө боддог болсон байна. За гарч ирэх хамтрагч одоогийн хамтрагч чинь чамд яаж тусалж ийн? Ер нь ямар хуу хүн байх вэ гэхээр энэ хүн надад нэг юм
people pleaser хүн шиг санагдсан байхгүй юу? Айгүй тийм нээлттэй, зоригтой, нэг юм гадагшаага амар extrovert те нэг юм ENFP, ENTJ ч юм уу тийм юм эхлэх юм эхэлчдэг. Тэгсэн ингээд дотроо амар юм softy заяо. Ингээд гаднаа ингээл олон яриад ингээл бах юм илтгэл яриад нэг юм өөрийн гэсэн имиж характертай. Гэхдээ дотоод хүн нь илүү одоо ингээд ийм хайртай хүмүүс ч юм уу ойрын хамгийн сайн найзууд нь харагдаг тийм зөөлөн зан ааш чанар байдаг. Тэр нь юу вэ гэхээр цаанаа тэр хүн болгоныг please хийх гэдэг хичээгээд байдаг заяа. Одоо хүн болгон таалагдах гэж ч юм уу. Хэрвээ хин нэг намайг ингээд таалахгүй тий дургу байх юм бол би одоо яах вэ? Хүмүүсийн юм яаж одоо би өөрийнхөө одоо биеийг одоо зөв барьж авч явах вэ? Тий яавал гоё ярих вэ? Яг тиймэрхүү асуудал аяус санаа зовдөг хүн заяа. Танаа гэж. Эрэгтэй эмэгтэй хамаагүй зүгээр яг хүн өөрийг нь юу гэж боддөг вэ гэдэг тэр тал дээр аюух ингээд санаа зовж амьдэрдэг хүн. Тэр нь угаасаа чамд илт харагдан заяа. Яг тэгэхээр чиний хувьд бол нэг юм хүнд таалагдхаасаа илүү одоо хүнд өөрийгөө ойлгуулах те ингээд нэг юм эргүүлээд нэг юм ойлгочих юмсан гэдэг хэрэгсээ ч аягүй өндөр болчихж байгаа байхгүй юу? Энэ хүнд ойлгохдох гэхээсээ илүү хүнд таалагдах гэдэг юм амар их одоо хэрэгцээтэй. Ингээ анханасаа надад дургу бол яах вэ, дуртай бол яах вэ? Хичнээн ингээд өөрөө ингээд аюу сайхан хүн байгаа ч гэсэн дотоод юм бодол гэх юм уу? Менталити нь яг нэг тиймэрхүү байдлаар бүтцсэн хүн байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүний хийдэг зүйл одоо нөгөө карьер ч юм уу, сурдаг зүйл ч юм уу тэгээ одоо ингээд төрөлхийн чадвар нь айгүй тийм дайжгүй хүн заа ингээд чамд угаасаа таалагдана ингээд анхандаа ингээд өөстөө энэ өстөө миний тайпны хүн биш энэ даа гэж бодож исэн чинь дараа нь ингээд илүү нэг тийм яагаад те ийм зүйл хийгээд байдаг ч юм уу ингээл тэрний цаадах шалтгааныг чи өөрөөс нь сонсоод илүү тийм хүнлэг хүн байна гэж бодон заяа. Анхандаа ингээл энэ яагаад ингээд нэг юм хутлаа дүүс хийж ч юм уу ингээл амар ихтгэлтэй ингээл цоглог байнгтай ингээд нэг юм акценттэй яваад дим болоо гэж бодгоо. Дараа нь тэр хүнийг ойлгоод те ингээд нэг back story буюу ингээд өөрийнх нь амьдралын түүх ч юм уу яагаад чи ийм байгаа юм бэ гэдгийг ойлгоод илүү тэр хүнтэй хамт байх учир шалтгаан чинь нэмэгдэж эхэлнэ. Тэгэхээр энэ хүнийг шүүмжлэхгүйгээр ойлгож сурах хэрэгтэй. Хичнээн чи ингээл өөрөө ингээл хүн шүүмжлэхгүй тэр хүний давуу болон сул талыг ойлгодог хүн ч гэсэн одоо энэ удаа заяа. Энэ удаа яг одоо энэ хүчит энэ жилдээ чи яг энэ хүнийг шүүмжлэх ч юм уу ингээд ийм хүн юм байна гэдээ яг тэр бодлороо урагшилж магадгүй учраас яг тэгэж одоо би хийлье. За хоёр дахь харсан зүйл маань энэ хүн чамд ингээд нэг юм жижигхэн хобби ч юм уу жижигхэн мөчүүдийг ингэж айгу одоо өөртөө зарцуулдаг хайрладаг болохоос сурах юм байна. Яг тэр энэ хүн айгуух тийм хобби ихтэй хийдэг юм ихтэй ерөөсөө байнга л завгүй явж идэг. Гэтэ чамтай зүг завгүй байхыг хүсдэг заяа. Тэгээ энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо чиний өмнө ордож үзээгүй хобби ч юм уу тий одоо чи ингээл өмнө тасгал хийж үзээгүй, уулан давирч үзээгүй, эсвэл шавар мавар баримл барьж үзээгүй ч юм уу тий нэг тийм янз бүрийн хүмүүсийн хийж үзэж байгаагүй юм байдаг шүү дээ. Одоо ингээл бүр сэлмэр одоо алдцдаг ч юм уу тий. Тэр талуудыг чинь ингээд чамаас гаргаж ирэх гэдэг янз бүрийн зүйл ингээд туршуулах гад ингээд ордож үзэн заяа. Чи ингээл хэрвээ ингээл хүн болгоны хийдэг зүйлийг хийдэггүй ч юм уу ингээл одоо жишээ нь зарим хүмүүс сумсаа бодуулах айгүй дургүй байдаг шүү дээ. Сурмус хийлгэх ч юм уу, эсвэл тийм цаг олддгүй ч юм уу, тий. Энэ хүн бол яг чамд тийм цаг байгаа гэдгийг ерөөхдөө бол ойлгуулах хүн юм байна заяа. Чи ингээд өөртөө анхааралтай явах нь айгүй чухал, тий. Би тэр хүн хичнээн ингээд бусдыг бодоол яваад идэх ч гэсэн ингээд цаанаа бас ингээд чамайг ингээд чи бас өөрийгөө бодох хэрэгтэй гэддэг фаны хүн байхгүй. Гэтэ яг энэ хүнд чи өөрөө зааж байгаа зүйл нь юу вэ гэхээр яг нэг тийм чи өнгөрсөнд яг өөрийгөө бодоод өнгөрсөн харилцаагаа тавьж явуулсан. Тэгээ чи өөрийгөө аягүй сайн сайжруулахыг хичээж байгаа. Тийх тусмаа ингээд чи өөрийнхөө үн цэн болон зарим нэгэн зүйлсүүдийг энэ хүнд цагаан ашиг шаардлагаар ингээд бүрээд өөрийгөө хаацсан юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ хайр дурлал болон ингээд хайрт өгний хайгаа явууддаг. Хэрвээ та хоёр ингээд хосууд бол яг нэг тийм өнгөрсөнд та хоёр ингээд ярилцаад хэрэлтэй ч юм уу ингээд дургүй байсан зүйлсүүд ярьсан чи илүү тийм зүйл ярьж үзээгүй ч юм уу те өнгөрсөнд ерөөсө чамайг ингээд сонсож байгаа хүн байгаагүй учраас
чамд ингээ гомдох нь амархан байх ч юм уу тий уурлах нь амархан болоод ингээд яг тэрийг яаж процесс хийхийг мэдэхгүй ингээ хэсэгтээ ингээ балбагдах ч юм уу тий нэг тийм эвгүй мэдрэмжүүдийг яг тэр хүний өмнө ингээ гаргаж ирээд тэрнээсээ болоод ингээд одоо харилцаа ингээл бүхэлдээ ингээл амар тийм кинон дээр гардаг шиг ингээл амар гоё инээж минийгээл парк маркаар хөтөлцөж алхаал тий баахан болцоо молцоо honeymoon stage тиймэрхүү юм ер нь бол за яг хөтэ ихний 2 сар мар байдаг л юм. Гэтэ надад бол нэг тийм та хоёр яг нэг нэгнийхээ одоо ийм одоо хүнд харуулахаас ичдэг тийм shadow side гэж бас байдаг шүү дээ. Нэг юм хүнд яг яриад хэлчихээр юм доторх зүрх ингээд чичрээд байдаг. Яг тэр талуудаа нэг нэгэндээ харуулна. Энэ хүн бол өөрийгөө ингээд чамд харуулахаас ер нь бол айхгүй байгаа байдал нь ингээд чиний яг дотоод зан ааш яг тэр хүний өмнө ингээд илүү тийм одоо өөрөмсөг даруй төлөв те нэг тийм яг өөрийнхөө зүрхээ ингэж амар гоё ингээд илэрхийлж чаддаг те ингээ өөрийнхөө хайртай зүйлсүүдийг ингэж дотроо хадгалж чаддаг хүн учраас чамайг илүү ингээд тэр талаа илүү ойлгосоо чи энийг харахгүй штэ гэх нэг юм хичээгээд ингээд хайрлах гад хичээгээд араас чинь гүгээд байгаа байдал харагдаж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ хүн ч гэсэн бас яг нэг тийм эгогоо ерөөхдөө бол яг нэг юм барих хэрэгтэй. Хүн ингээл хүн амар эготой байх хэрэгтэй гэдэг зүйл бол буруу санагддаг зөв. Хүн эготой байх хэрэгтэй тэгжиж юунд хичээхгүй байхаа мэддэг болно. Надад бол энэ хүн эготой байж сурах хэрэгтэй юм санагдаж байна. Хичнээн өөртөө итгэлтэй ийм байсан ч гэсэн яг нэг юм ямар ч хүний хийхгүй зүйлсүүдийг хүний өмнөөс хийгээ яваад идэх ч юм уу. Эсвэл нэг юм дураараа ажиллаж байгаа хүмүүсийн дунд ингээд за энэ хүн ингэж аашлчлээд ингээл зүгээр энийг яваад байдаг зэрэг хамгийн гол нь айгуу тийм цоглог. Тэгээд тэгсэн мөртлөө яг ингээд ямар үедээ стоп биш ах уу гэдгээ ойлгоод сурах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ харилцаан дээр яг чамаас энэ зүйлсүүдийг илүү ойлгож ухаарна гэсэн үг. Яагаад тэгэхээр өмнө нь ерөөсөө өөрийгөө яг тэгж юм хийдэг, ингэдэг тэгдэг байснаа ойлгодгүй байжгаад одоо ойлгодог болж эхэлж байгаа яг тийм төрлийн юм байна шүү. За. Тэгэхээр энэ жилдээ та хоёрын харилцаан дээр бол яг та хоёрыг нэг нэгнийгээ олж байгаа хүмүүс гэж ерөөхдөө бол би үзэж байгаа байхгүй юу? Яг нэг нэгнийг яаж олж ийн гэхээр та хоёрыг нэг юм yin and yang шиг нэг нэгнийхээ дутуугаа талуудыг нөхөж чаддаг хосууд гэсэн үг. Яг хин нэг нь одоо ингээд тэр залуу ингээд амар өөртөө ихтэй байгаа мөртлөө ингээд дотроо охин ч юм уу тий амар ихтэй байгаа мөртлөө дотроо ингээд амар эвүүцэлж ч юм уу хүмүүс нав юу гэж бодож байгаа бол гэж санаа зовдөг хажи илүү хүнд юу гэж боддог нь хамаагүй зүгээр хайртай хүндээ ингээд ярилцдаг ойлголцдог байгингүүд тухайн хүн чинь чамтай харилцаж ойлголцохыг айгүйх тэгж хүсдэг. Тэгээ чамд яг тэр одоо ингээд хүсэж байгаа ч юм уу дутуу санагдаж байгаа талыг чинь ингэж нөхөж нөгөө хүндээ чи илүү ингээд яаж хэрхэн одоо тийг утаах уу үгүй гэж хэлэх үү тэгээ өнгөрсөнд ингээд харилцаандаа суралцсан зүйлээ чи одоо энэ хүнд харуулад өөртөө ингээд бас хөрөнгө оруулалт хийж байгаа гэж юуд бол ойлгож үзэх хэрэгтэй. За та хоёрын харилцаа бол надад бол нэг тийм нэг нэгнийхээ comfort те нэг гэртээ айгуу тийм дулаахан уур амьсгалыг үүсгэх дуртай өдөртөө ингээд хамт цуг хоол хийж ч юм уу ингээд цуг байгаад кино үзэж ч юм уу те нэг тийм энгийн зүйлсүүдийг хийж ерөөхдөө бол урам авдаг. Тэгснээ ингээд гадуур ингээд юм хийх болохоор айгуу тийм зугаатай ч юм уу оролдож үзээгүй те нэг юм risk taking те нэг юм жоохон extreme талуудын юмнууд хийх гэж бас үзээд байдаг. Гэтэ гэр орон ч юм уу одоо ингээ гэр бүл болох талдаа бол айгүй тийм 50 болох асууж санагдаж байна. Тэгэхээр яг өөрт чинь хэлж байгаа зүйлсүүдийн нэг бол яг санаа бүү зовоорой хайр дурлалын асуудал дээр ерөөхдөө бол толгойн дотроо амьдрахаасаа илүү энэ хүнтэй ойлголцож чадна гэдэгтээ ерөөхдөө бол итгэж өөрийгөө ингэж бэлдэж practice хийдэг болох хэрэгтэй. Нэг ингээ одоо би хэлсэн шүү дээ юм зүрх чичирмээр заримдаа ингээ ярилцахад хэцүү асуудлууд байдаг. Тэр зүйлсүүдийг ярилцаж тэ сурахын тулд эхлээд анхны степ буюу өөрийгөө илэрхийлж сурах нь чухлаа гэсэн. Яаж яж байгаа тэр хүнийг өвдөхгүйгээр өөрийгөө илэрхийлээд ингээ асуудал ярилцаж сурах нь бол хүний хамгийн сайн чанар гэж ерөөхдөө бол би бодож байна. За тэгэхээр эхний баялын мэрэг ерөөхдөө бол нэг иймэрхүү байлаа. За тэгээд үтсэнд баярлалаа. Баярлалаа. Хоёрын нэрийг одоо эхэлж байна. Хайр дурлал нь ерөөхдөө ямар ах уу? Сингл бол хамтрагч чинь те. Ер нь ямар хуу төрлийн хүн байх уу? Чи одоо ер нь ямар хуу байдлаар энэ жил
байх ёстой вэ ч юм те хайр дурлалын нөхцөл байдал чинь ерөөдөө ямар байна гэдгийг чинь одоо үзнэ гэсэн үг. Харах ёстой зүйл юу вэ? Эсвэл өөд чинь илүү ийм байх нь хэрэгтэй дээ ч юм уу те нэг тийм хэрэгцүүлж харах талууд ерөөдөө бол байна уугүй юу гэдгийг бол үзнэ гэсэн үг. За надад одоо би яг энэ дээр ингээд ерхий одоо харсан зүйлсүүдээ ерөөдөө бол энэ дээр бичээд тавьсан байгаа твит дээрээ. Тэгээд одоо тэр одоо харж байгаа төсүүдээс ер нь бол юу гэж бодож байна вэ гэдгээ одоо тайлбарлаад эхлэе. За миний хувьд бол файл 2 буюу манай хоёрынхан би өөртөө хайртай гэдэг группийнхан байгаа байхгүй юу. За энэ нь ямар учиртай вэ гэхээр илүү юм хосууд ч юм уу эсвэл ингээд нэг юм хамтарчтай хүмүүс энд илүү байгаа юм шиг санагдсан бохгүй юу. Ягаад тэгэхээр өөрөө яг юм хайр дурлалын тал дээр бол сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ жоохон ажиллах хэрэгтэй гэдэг яг тиймэрхүү тал бол гарч ирсэн. Эсвэл нэг илүү насанд хүрсэн хайр дурлалаас юу хүсдгийг мэддэг тий. Гэхдээ илүү одоо баг зэргийн юу энэ жилдээ тий ингээ харах зүйл онцлог зүйл байна шүү ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байна гэсэн үг. За чи ер нь ямар шиг хүн бэ? Ямар төрлөөр одоо тий ямар байдлаар хүнийг хайрладаг вэ? За хүнийг яаж юу н хайрладаг вэ те яаж хайрлах юм бол чамд илүү гой санагддаг вэ гэдэг одоо ярьж үгүй. Надад бол чи бол яг тийм одоо төрхөөс ахуулаад гэрлэл гэж боддог яг тийм төрлийн хүн санагдсан бохгүй юу. Нэг тийм хүнтэй зүгээр ингээд уулзаад үерхэх үгүй одоо нэг юм сүүлийн үед нэг юм situationship гэдэг юм сони юм гараад ирсэн шүү дээ. Twin flame binge хостөлмөл надад бол тийм ер нь хэрэггүй санагддаг байхгүй юу? Яг хүнд яг одоо хүнтэй уулзах учрах, найзууд болох, таних мөч гэж бас байна. Гэхдээ заавал одоо тэр хүчийг ингээд нэг юм сонин категорид оруулаад ч юм уу байх албагүй юу? За тэгэхээр надад бол яг чи яг урт удаан харилцааг илүү хүндэлдэг. Одоо яг л гэрлэн л гэж боддог тийм хүн байгаа байхгүй юу? Одоо би яг гэрэл хүнтэйгээ л хамт баймаар байна. Бусад өөр одоо ингээд нэг юм тоглоом шоглоом ингээд богино хугацаанд за ингэчий та тэгчий та гэж бодож байгаа хүмүүстэй байх дурггүй. Тэр бол угаасаа яг нэг юм локтин байгаад байгаа байхгүй юу? За тэгээд дараагийн одоо миний харж байгаа зүйлсийн хувьд бол яг харилцаанд байгаа бол заяо харилцаанд орох гэж байгаа бол илүү өөрийгөө хайрлах хэрэгтэй юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр яг харилцаанд орчхороо ингээд яг тэр хүний passive буюу ингээд нэг юм өөрөөсөө илүү тавих гэж хичээгээд яг тэр хүний хэрэгцээг илүү ойлгох гэж ч юм уу. Яагаад ингээд харилцаанд бит хоёр хамт байхад ингээд тэр хүн намайг ингээд илүү анхаарахгүй байна ч юм уу те. Энэ хүн намайг анхаарч иж ингээд харилцаа ингээд бүтэн болно штэ гэд яг тэр хүн таалагдах гээд хичээгээд идэг болчдөг ч юм уу. Яг нэг өөрийнхөө амьдралыг өөрөөр амьдарч чадахгүй. Тэгээл яг за энийг өнөөдөр өмсчих юм бол тэр нь таалагдах бах та гэж боддог ч юм уу. Тэ нэг тийм жижигхэн одоо тийм effort аявуух гаргаж харилцах дуртай. Гэтэ яг өөрөөрөө ингэж байх нь чамд яг тэр хүнд үнэлэхдэггүй байх гэж боддог. Заяа. Гэхдээ чиний хамтрагч, чиний хайрлах хүн чинь яг л чамайг өөрөөрөө байгаасай, өөрийгөө сул тавиасай гэж аявуух бодд юм байна. За энэ дээр яг ямар асуудал харагдаж байна вэ гэхээр яг хүнд итгэхэд бэрх байдал ерөөд бол гарч ирсэн. За энэ дээр харилцаан дээр ч асуудал гарч байгаа юм шиг зүгээр нэг тийм одоо чиний одоо хүнд итгэхэд одоо хүнд байдаг хэлбэр чинь гарч ирж байгаа гэсэн. Одоо жишээ нь багаасаа одоо нэг хүнд айгүй ингээл нэг одоо бид нар чинь баг байхдаа л айгүй тэнийг юм хийж үздэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан баг байхдаа ч юм уу ахлах сургуульд байхдаа ч юм уу тийм альж амьдралын мөчөд хүнд тийгэж нөгөө нэг 100% итгээд тэгээ тэр хүн яг ингээд итгэлийг чинь ингээд сүрүүлээ нураагаад яг нэг эвгүй байдалд ингээд оруулж исэн бол дараа нь хүнд итгэхэд одоо бэрх байдал ерөөхдөө бол үүссэн гэж ерөөхдөө бол гарч ирж байна. За энэ нь надад яг ямар санагдаж байна вэ гэхээр одоо итгэлийг барьж болтгүй угаасаа хүнд харагддаггүй зүйл учраас одоо чи яаж тэр хүнийг одоо өөрийгөө батлаад тэг яг чиний хүснээр чин гарч ирээд ерөөхдөө бол дөрөвд хувираач ч юм уу тэг намайг ингээд хүлийн зөвшөөр гэдэг чадахгүй байхгүй юу. Тэгэхээр хамгийн зөв зүйл нь юу вэ гэхээр өөр дээр ажиллах. Яагаад бит хоёр те ингээд хүмүүсийн одоо биднэрт гаргасан зан ааш те тэр хүмүүсийн алдаанаас болж би өөрийнхөө өөртөө байгаа хүнд итгэх итгэлээ алдах хэрэгтэй гэж те. Би илүү одоо хүнд итгэж сурахын тулд өөрийнхөө одоо хүмүүсийг сонгож байгаа найзуудын хүрээлэлтэй
гэрээ хэлцэл хийх, гэр бүл болгох тэр хүмүүсийг илүү таних тулд өөрөө нээлттэй байж сурах нь чухал юм байна. Яагаад тэгэхээр тэр хүмүүс илүү одоо манипуляц хийх ч юм уу те ингээл нэг юм сонин дүрд мөрт ордог хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм худлаа ингээл инээж минийгээл цаанаа ингээл эвгүй анддаг. За тэр хүмүүсийг илүү чи таньдаг болох тусмаа заяа. Им контраст үүсэж байгаа шүү дээ. Чи юмд ингээд нэг юм сөрөг юм тохиолдох тусмаа эерэг зүйл тохиолдуулах боломж чинь өндөрсдөг гэсэн үг. Ямар учиртай гэдгийг тайлбарч өгье заяа. Чи ингээд харьцуулт хийх чадвар чинь өсөж байгаа гэсэн үг. Ийм сөрөг зүйл чам тохиолдлоо. За би ингээл нэг хүнд итгэлээ алдаал. Тэгэл энэ зүйл маань ингээл надад ийм зүйл сургаж авсандаа би ахиж ингэхгүй дээ гэдэг чинь өөрөө чи харьцуулт хийх боломжтой болж байгаа гэсэн үг. Яг ийм төрлийн хүмүүс ийм зан ааш гаргахаараа ингэдэм байна. Дараагийн удаа next time I can be better гэд ерөөхдөө бол өөрөө хөгжүүлэхээ чухал байгаа байхгүй юу? Харьцуулт хийж сурах хэрэгтэй. Яг тэр өнгөрсөн баларсан одоо зүйлсүүдийг заавал сөрөг болсон тэр зүйлийг ингээ хатгаад бариад дараагийн удаа энэ хүн те ингээ чамд тийм зүйл тохиолдсон гэдгийг ч мэдэхгүй хүнд яг энийг ингээ авчирч тавингуудаа яг одоо энийг баталгаад үзүүлээх гээд байх ямар ч шаардлагагүй байхгүй юу? За тэгэхээр харилцаанд ийм зүйлд анхаарах хэрэгтэй наа. За танаа хамтрагч чинь ерөөхдөө ямар хүн бэ гэдгийг үзье заяа. Танаа хамтрагч чинь амиа их чихч. Яг нэг юм хүнтэй яаж харилцахаа мэддэг. Одоо хүн болгонд одоо донжийн тааруулаа харилцдаг тийм хүн байгаа байхгүй юу? Яг үнэг шиг. Ийм цаанаа ийм аргатай зав гар бахруу ингээ хөдөлдөг. Одоо маркетинг өдрээр ажил тийм үү? Эсвэл одоо үнэтэй харилцдаг ажил хийдэг ч юм уу те. Нэг ийм хүмүүсийн хүрээлэл донд яг өөрийгөө хэрхэн авч явахаа мэддэг зав. Тэгээ чамд яаж одоо татгцсан бэ гэхээр юу чиний яг нэг ийм одоо яг хүнд нэг итгэлээ өгсөн бол тэр итгэлээ алдахгүй хичээж чаддаг замд чинь яг өөхт ингэж таалагдсан байна. Ягаад тэр өөрх нь одоо ээж мэжтэй ч юм уу нэг юмтэй адилтгаж үздэг яг тийм байдал аяг харагдсан байхгүй одоо ингээл миний яг тэр одоо харж авдаг хүнтэй арай илүү ингээд тэг гоё зан ааштай яг миний ингээд дотроо бодож авдаг яг тэр хүнээс хүсдэг зан ааш маань энэ хүнд байна. Тэгэхээр энэ хүнийг би алдаж болохгүй юм байна гэж бодож чамтай харилцаж байгаа гэсэн. Тэр энэ хүнд бол чи бол алдах одоо эсхүү боломж юм байна шүү. Алдах эсхүү хүн болж тарж байгаа байхгүй юу? За тэгээд яг энэ хүний байдлаар бол хичнээн одоо чамд ингээд илүү хайртай тийм ингээд чамд илүү сэтгэлээ гаргаад ингээд кэрлэж чадах ч гэсэн өөрийгөө өвдгөн байж өөрийгөө золиослон байж хизээч хүнд өгөхгүй гэдгийг мэддэг. Тэгэхээр илүү энэ хүнд суусан юм нь юу вэ гэхээр би одоо хүнд өгч чадна гэхдээ өөрийнхөө одоо хүн надад ингээд илүү өгөхгүй байгаа зүйл дээр би илүү өгч чадахгүй юм те. Эсвэл миний одоогийн түвшинд би яг энийг яг хийж чадна гэдгийг мэддэг. Илүү өөрийнхөө яг дотоод одоо хүнээ илүү мэдэрсэн тэм төрлийн юм байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ харилцаан дээр яг та хоёрын хувьд бол чи илүү тэр хүнийг ингээд илүү үзээд те ингээд таалагдах гад хичээгээд ирэнгүүт энэ хүнд илүү одоо ингээд чамайг за энэ ингээд өөрийгөө л надад батлах гад хичээгээд байна да гэдгийг чи яг мэдээ чамтай яг яаж харилцахаа мэдэхгүй илүү хүүтэр хандах ч юм уу те ингээд зайгаа барих тохиолдол их гарч ирэхгүй. Тэгэх тусмаа чи илүү тэр хүнд ингээд ямар нэгэн зүйл хийх ёстой юм шиг өртөө юм шиг санагддээ шүү дээ. Нэг тийм хүн холдоол яг янз бүр болчиход өө энэ яач юу би энтэй ярилцах хэрэгтэй юу илүү залах уу нэг ингээ хийгчүү гэл тэгжээснээс саа зохгүй яг л өөрөөрөө байж чаддаг байх хэрэгтэй санагдаж байна. Яг тэр хүнд итгэхгүй байгаа юм биш чи зүгээр яг өөрийгөө ингээд айгүйх батлах гад хичээгээд байдаг. Чи яг өөрөөрөө ингээд нэг тийм байх хэрэгцээ чинь чамд айгүй хэрэгтэй гэх юм уу? Ингээм одоо зарим хүмүүс чинь суумаа үзэл энийг хэлээд штэ. Би бол нэг тийм төрлийн юм баггүй юу? Нэг юм гой муу нэг салбайгаал ингээл амар таргуу хүмүүс гидсээ нийлүүлэхээр амар инээд байдаг баггүй юу? Яг тэр шиг ийм эвгүүч гэх юм уу хүнд хэлэхэд нэг ийм за энэ ямар сони юм бэ гэж бодохоор тэр талуудаа энэ хүнд харуулахаас айхгүй байх хэрэгтэй. Бүр илүү ингээд би нэр ийм зүйл дуртай штэ. Би ийм зүйл сонсох дуртай. Би бүр ингээд рок сонсдог байсан тий. Ингээд нэг ийм AC/DC ч юм уу тий нэг тийм сонин содон одоо өөрийнхөө хорвоо ертөнцийн тий харах дуртай, мэдэрх дуртай зүйлсүүдийг яг өөрөө дагаж амьдрах хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу? Тэрэндээ үнэнч. Тэрнээс хүнд 1000 үнэнч байгаа тэр хүн чиний одоо итгэлийг алдчих юм бол чиний хөрөнгө оруулалт хийсэн цаг хугацаа чинь чамд
илүү зарцуулсан юм шиг санагдах л байхгүй юу. Тэгэхээр яг don't be like that, okay? Take care of yourself. За ерөөдөө бол хамтрагчсан бол чамайг л илүү хайрлнаа. Гэтэ яг та хоёрыг харилцаагаа яг ийм гоё бүтэн сайхан байлгахын тулд чи илүү бас амиа хичээж сурах хэрэгтэй. Чи өөрийгөө сонгож бас сурах хэрэгтэй гэсэн үг. Заримдаа энэ хүнтэйгээ заавал харилцаад шахаад те юмыг чангалаад ахалгүй. Яг энэ хүнтэй адилхан домжийг тааруулаад харьцдаг. Өөр happy байдаг. Тэ өөрийгөө илэрхийлждэг. Тэгэж чадах юм бол та хоёрын харилцаа бол ингээл блүүм хийгээл дэлгэрээл ингээл илүү гоё болох юм байна. Тэгэхээр аль болох харилцаандаа тэ доктортой хурдан одоо өөрчлөлт хийн гэхээсээ илүү удаан бөгөөд ийм зөрөгтэй шийдвэрүүдийг хурдан гаргаж сурах хэрэгтэй. Хурдан яаж. Одоо нэг юм илүү одоо зөрөгтэйгээр гарч сурах хэрэгтэй юм санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ямар ч одоо байдлаар уудсан ч гэсэн чиний хувьд чухал гэдэг шийдвэрүүдээ чи юу найхгүйгээр хийж чадах юм бол энэ хүн чамайг араас чинь supportlж чадна гэсэн үг. Тэгэхээр энэ хүнээс заавал чи ингээл одоо би ингэж болох уу, тэгж болох уу гэдэг албагүй чи зүгээр тэр хүнтэй ярилцаад ингээд асуудлаа шийдвэрлэхгээ зүгээр ярилцаж болно тий. Гэтэ 1000 одоо тэр хүний санал бодлыг сонслоо гэд тэр хүний амьдрал биш учраас чиний амьдрал учраас чи өөртөө одоо эзэн болоод амьдрна гэсэн. Нэг юмхүү л юм. Тэрнээс хайр дурлалын хувьд бол та хоёр бол ингээ аюу гоё харагдаж байна. Энэ жил одоо чи сингл болоод хүнтэй очих гэж байгаа бол энэ хүний хамгийн их одоо чиний талаар таалагддаг зан бол чиний яг өөрөөрөө байгаа зан чанар чинь гэсэн үг шүү. За. Тэгээ баяр та. За. Эцсийн бүлэг бөгөөд сүүлийн одоо мэргээ хийж эхэлж байна. Хүн ингэж YouTube-ээр үзэх чинь бас айгүйх ажил байд юм шүү дээ. Би ерөнхийдөө энийг юусоо мэдчихэж байгаагүй. Зөвөр үздэг нь л байлаа. За. Надад 3-ын маань заяа. Би хөгжөлдөж чаднаа гэдэг одоо группийнхан байгаа хгүй юу? За энэ нь одоо надад ямар санагдсан бэ гэхээр чи нэг тийм айгүй тийм яг юу гэж тайлбарлах уу? Айгүй өгөөмөр хүн шиг санагдсан заяа. Хүнд яг яаж туслах уу? Яаж хүнд одоо тий хэрэгтэй хүн байж чадах уу? Яаж энийг сонсох уу? Одоо би яаж туслах уу гэж айгүйх юмыг одоо барих, хөгжүүлэх, хайрлах талаас айгүйх боддог төрлийн хүн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь заяа. Миний яг ингээ харж байгаачлан ингээ чамд бас яг манайга Pile 2 шиг заяа. Pile 2-ыг сонгох ч юм уу яасан мэдэхгүй за. Хоёрыг үзэл үзэрэй гэж. Яг хоёр шиг чамд бас ялгаагүй хүнд итгэх юм бэрх одоо зан чанар их байгаа заяа. Одоо trust issues тий. Яг энэ trust issues-ыг ямар юмнаас холбогдож гарч ирж байгаа гэхээр чиний хүнд өгөөдөг. Гэхдээ нөгөө хүн чинь чамд өгөхгүй гэд яг өөрийнхөөрөө зүтгэдэг хүнтэй өрөөсөө хуалж сураагүй тийм хүмүүстэй учирсан байна гэж ерөөд бол үзэж байна. Тэгээд чиний ингээд зүрхчин ингээд шархлаад одоо бүр ингээд дийлдэхэ болоод тий. За одоо ингээд би бараг хүнтэй учрахгүй байх та. Надад юу н таарах хүн байгаа ч юм уу дөө. Би баг ингээд хит хэдэн хүнтэй уулзлаа гэсэн чинь ингээд арайч тий энэ хүнтэй байх ч юм уу ч юм уу тэг юм нэг юм одоо итгэлээ алдсан. Хайр дурлалт итгэх итгэлээ алдсан заяа. Чамд ингээд энэ хорвоод ингээд таалагдах хүн байгаа ч юм уу байхгүй ч юм уу чамайг ингээд тэгээ таалаад ингээд өөртөө ч очиод ингээд хайрлах хүн байгаа ч юм уу байхгүй ч юм уу гэж аюух боддог. Тэгээд чи ингээд бодсон ч гэсэн яг ингээд эргүүлээд ийм сөрөг бодол ингээд аюух орж ирдэг байдал харагдаж байгаа байхгүй юу? Ингээд хичнээн одоо чиний хүүхний зан характер, зан чанар чинь ийм гэгээлэг хүн болгоны нүдэнд хайр хүрэмт тэ нэг тийм гоё тийм зан ааштай хүн шиг харагдаж байгаа ч гэсэн дотоод ийм ертөнц чинь чиний зүрхний одоо ертөнцтэй ингээд нэг одоо зүрхэн дотор чинь байгаа хүн чинь одоо аргаа барцсан. За ингээд бүр галзуураад одоо баг ингээд нэг юм зүрхэн дотор чинь ингээд шараад үүссэн юм сэтгэлзэн одоо тусламжтэй зүрхэн дотор авж байгаа ингээд нэг тийм хүн харагдаад байгаа байхгүй юу? Нэг юм бүх баларсан хэцүү мэдрэмжүүдээ ингээд нэг юм дотроо бүгдийг ингээд хадгалсан. Тэгээд яг тэр чинь ингээд чамд ингээд шарах болоод үүссэн.
өөр хүнд ярихаа мэдгүй, өөр яаж илэрхийлэхээ мэдгүй гэтээ ингээ гаднах амьдралтаа юу ч болоогүй юм шиг тэг ингээл болоод өнгөрцөн би тэг ингээл let go хийсэн ч юм уу тэг ингээ яг тэгж өөртөө итгүүлдэг. Тэгж одоо өөртөө team story telling хийгээд тэгээ тэрэндээ ингээд амар итгэцэн заяа. Бараг л хүн болгоо надад бараг дургүй байх дуу ч гэж баг боддог байх цааш. За тэгэхээр яг энэний асуудал нь юу вэ гэхээр хитрхи одоо харилцааны асуудлууд ч юм уу тэр үед болсон юмнуудыг одоо хүртэл ингэж сериусны байдлаар хүлээж авдаг. Тэрийг одоо юм чинь энэ л бараг миний амьдралыг баг тодорхойл зүйл болчлоо гэдэг яг нэг тийм одоо the end гэлээд шүү дээ. Ингээл киноны сүүлд яг ингээл дуустдаг шиг яг ингээл нэг юм дууссан юмыг ингээд дууссан байхад л ингээл за ингээл баг намайг дуусгач удаа гэж боддог. Би яага энийг хэлэх юм лөө намуучлаар. Яг тэгж боддог байдал харагдаж байна. За энийг одоо хоёулаа яаж одоо сайжруулах уу гэхээр хөгжилдөд сурах нь айгүй чухал байна. Юмыг одоо хитрхи их битгий бод. Одоо ерөнхийдөө бол тэ ингээ нэг юм барьцсан байгаа одоо өнгөрсөнд ингээ бариад ингээ бүр чангалцсан байгаа яг энэ хөдөлтүүдээ тавьж явал хэцүүлтэй өөрийгөө ангижруулах тэ ингээ heartbreak одоо ингээ эмо дуу сонсдог улирлаасаа яаж гарах уу гэхээр яг чамайг тэр зүйл рүү гараа хүргэх тэр зүйлийг бодоход хүргэж байгаа яг тэр habit-ууд буюу дадал зуршлаасаа сал. Заяа. Ингээл яг хүнтэй харилцахгүй одоо хоол хийддэг ч юм уу эсвэл хитрхи их дэлгэн бариад байдаг ч юм уу унтдаггүй ч юм уу тэг ингээл хитрхи их бодоол ингээл яг тийм зүйлд хүргдэг зүйлсээ сал. Одоо шинэ зүйл хийж үзтээ, шинэ зүйл оролдож үз. Шинэ хүмүүстэй уулз. Тэр хүмүүстэй ингээл заавал ийм байх ёстой гэж бодохгүйгээр ярилцаад үзсэн. Тэр хүмүүсийг яг хинбэ гэдгийг нь одоо ерөөд болохоор яг тэдрийг яг тэдрээр нь хүлээн зөвшөөр заяа. Яг тэр хүмүүс яг л ийм байдаг. Заавал чи өөрийнхөө өнгөрсөн тэр хүмүүст одоо project хийх хэрэггүй. За энэ project гэдэг үг нь яг ямар учиртай вэ гэхээр яг бодол дотор явагдаж байгаа зүйлийг хүнд тулгаадах шаардлагагүй гэсэн үг. Чиний ингээ бодол дотор чиний амьдрал яаж ч муухай гоё харагдчихсэн ч гэсэн тэр хүний одоо хувьд бол чи яг ийм л байх ёстой ч юм уу те нэг ийм хүмүүс ийм байдаг гэдэг одоо амьдралын төсөөлөлөд тэр хүн тулгаад ахалгүй. Тэр хүн ямар ч хүн байж болно шүү дээ. Чи зүгээр харах хэрэгтэй байхгүй. Зүгээр оролдоод үзэх хэрэгтэй. Зүгээр ярилцаад үзэх хэрэгтэй. Тэгээд just see заяа зүгээр just see how it goes. Тэрнээс хойш бол нэг юм өндөр шаардлага ч юм уу яг л амьдрал чинь нэг юм зургалтай байх ёстой гэж хинч хэлээгүй. Тэгэхээр яг энэ тал дээр хоёулаа ажиллана гэсэн үг. За чиний хамтрагч, чиний хайртай хүн те одоо чиний одоо мөхч сэтгэлийг ч асаах гал залуу ч охин хэн байх вэ гэдгийг одоо би чамд ярьж үзье. Энэ хүн угаасаа чамайг өвдсөн ч юм уу яг иймэрхүү бодолтойгаа чи анх ингээд хараад угаасаа гадарлах юм байна. За нэг юм за нэг юм харилцаа нэг юм эвгүй юм тохиолдсон юм байна да. Энэ яг яац юм болоо гэж боддог. Гэтэ энэ хүн яг ингээд дотроо тэгэж бодож байгаа гэсэн гаднаа ерөөсөө чамайг ингээд нэг юм эвгүй байдалд одоо оруулах зүйл хийж хийхгүй. Тийм айгу cute хүн байгаа хгүй юу? Ингээд чамайг ингээд илүү хажууд нь тайван байгаасай өөрийнхөө одоо зан ашиг тэг ч юм ингээл өөрийнхөө хүн төрс харалтгүй талуудаа ингээд гаргаж ирэхт чинь чамайг илүү одоо ийм safe орон зайд байгаасай гэж яг хүсдэг заяа. Чамд ингээд тохиолдсон зүйлсүүдийг сонссон бол эсвэл ингээд яг чамайг ингээд таньжих явцдаа яг тийм одоо гадарлсан юм шинж тэмдгүүдийг харсан бол чамайг илүү яг нэг тийм аюулгүй орон зайд яг байгаасай гэж яг хүсдэг юм байна. Одоо хэцүү зүйлсүүдийг заавал туулаад ахалбгүй чи илүү тэ амьдрах хэрэгтэй, амьдралыг гарч үзэх хэрэгтэй ч юм уу. Их тийм талуудыг чамд илүү харуулах гэж чамайг ийм сайн тал руу чинь чиглүүлэх гээд ингээ шахаатдаг тийм төрлийн юм байгаа байхгүй юу. Гэтэ чамайг шахаасаа өмнө энэ харилцаанд ингээд чиний төлөө аюу хичээх юм байна. Яагаад тэгэхээр чи өөрөө ингээд аюу хайр дурлалын талаар юм сөрөг одоо хардаг юм үнцгтэй болчихж байгаа шүү дээ. Яг тэр үнцгийг чинь ингэж өөрчлөх гэж гарч ирж байгаа хүн гэх юм уу. Би чаднаа, би чамд яг ингээд хайртайгаа мэднэ ч юм уу. Чамд дуртайгаа мэднэ. Тэгэхээр WhatsApp те ингээд би чамд ингээд болзоон дөрий, эсвэл хоёлоо ингээд музейд очиж одоо үзье ч юм уу те ингээд чамд ингээд юм одоо
хийх юмнуудын санал болгоод ингээд цаанаасаа ингээд чи тархийг заяа одоо чиний ингээд хав хайр дурлал бүтэхгүй энэ болохгүй байна гэх нэг реплет байгаа дискийг чинь гацаах гээд ингээ гацаах гэж ч юм уу ингээ сатааруулах гэж ингээд ийм санал мандал ч юм уу ингээ сонь сонь юм ингээ санал болгоод юм яриад ингээд цаанаасаа фокусыг чи ингээд өөрчлөх гээд янз бүрийн юм хийж үзэх юм байна шүү. За нэг юм цэцэрлэгт байгаа шиг тоглоомоор саатуулаад ч гэх шиг. За тэгээд яг тэгээд саатуулагдаад энэ хүнтэй чи яг ингээд харилцаан дээрээ ажиллах боломж үүсэх юм байна. Энэ хүн бол чамтай бол яг ингээд ямар ч чи ааштай ингээд сонирн байж болно гэтээ ингээд тий I still ингээд чамайг ингээд харуулж байгаа чи зүгээр ингээд тэр цагаашаа харуулж байгаа чам нэг ичдэг зүйл яхан бол ингээд чи одоо зарим хувц өмсгөрөө би энийг өмсч чадахгүй одоо би нүрээ будж чадахгүй ингээд сонио харагдаад идэв гэх юм бол чам арай илүү тий яаж бодох уу одоо яаж гой хувц сурах уу ч юм уу тийм сургалт мургалт хайж байж болох ч юм уу тий эсвэл чамайг бүртгүүлсэн байх ч юм уу тийм талаараа айгүйх хичээж ингээд чи миний хувьд бол те you are my perfection гэж боддог хүн баггүй юу? Яг тэр одоо чамайг хайрлах хүн чинь яг тэгж харж ирэн заяа чи өөрөөгөө яаж хардаг? Тэр чинь ерөөсөө тэр хүнд ямар ч хамаагүй заяа I don't give a fuck гэж боддог. Гэхдээ тэр хүний одоо чамайг хайрлах одоо яг тэр тооронд чамд яг захиж хэлэх зүйл яг энэ харилцаан дээр юу вэ гэхээр энэ хүнийг хайрлахдаа зөөлөн хандаарай. Өмнөх харилцаанд гарч ирсэн хүн чинь биш шүү. Энэ хүнд боломж олгоорой. Тэгээд нэг тийм шалгаал юм уу те нэг юм байн шалгаал нэг асуудал гаргаж ирээл энэ хүн одоо яаж хандах нь уу, яаж гарч ирэх нь уу яг ингээл өөрийгөө батлаад харуулаад ингээл байнга ингээд өөрт чинь яг өөрийгөө ямар сайн хүн бэ гэдгийг өрөөсөө харуулад байх. Тэр хүн ямар шаардлагагүй байхгүй юу? Тэр хүн бол зүгээр чамайг хайрлах гээд ирсэн хүн. Тэгээ яг тэр хоорондоо өөрийгөө угаасаа чамд баталж харуулъя. I'm a good person гэдгээ угаасаа хийн. Гэхдээ тэрнээс илүү өөр юу хийх юм бэ хүн те? Тэрнээс илүү чи өөр юу асуух хэрэгтэй юм бэ? Like the problem is that чи зүгээр ингээд энэ хүнтэй уулзахаараа заавал ингээд фокус ингээд өнгөрсөн баларсан зүйлд ингээд оруулаад байхгүйгээр урагшилж сурна гэсэн. За хосууд ингээд харилцаанд байгаа бол одоо хосуудын харилцаан дээр нь штэ. Надад бол ингэж санагдаж байгаа байхгүй юу? Чи ингээд юмыг өөр дөрөө айгүйх ингээд хөндрүүлж аваад бүх ингээд responsibility ч юм уу ингээд үүрэг даалгавар юу байгаа хэцүү бүх зүйлийг өөр дөрөө үүрэх гэж хичээгээд байдаг. Хамтрч чинь бол чамд ингээд чиний ганцаараа үүрэх хэрэггүй ингээд би байгаа штэ. Ингээд чи ингээд ядаж те ингээд нэг ачаануудаасаа өгчөөч ингээд би чамтай зүг ингээд баг ингээд гурил шиг ингээд санагдаж байгаа байхгүй юу? Одоо та нар чи 10 жилийн гурил мэднэ зү одоо цагаансаа болох ч байгаа. Яг 10 жилийн гурил шиг заяа. Чи яг тэрийг нуруунд дээр гүйчин явддаа. Тэгээ 5 жилийн надад өчгөө ядаж 5 жилийн нөгөөд сурчлаа гэж аваас сууж хаа чи үгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр хүнд итгэх итгэл чинь ерөөхдөө бол өвдөлттэй бити холбоорой. Тэгээд энэ хүн яг өөрт чинь хайр ямар байдгийг те одоо ямар гой зүйлсүүд байж болох вэ гэдгийг харахад хөгжилдөөрээ яг тэр мөчтөө өөрийгөө мэдрээд те ингээд гой байгаа бол гой байгаагаа мэдрээд байхыг хүсэж байна. Надад бол энэс өөр адвайс алгаа. Та хоёр бол яг нийлхэрээ нэг юм хоёр галзуу өөрийн гэсэн ертөнцтэй нэг юм сонин юм ярьдаг ч юм уу те нэг юм дотроо ингээд амар ингээд локтийн хоёр одоо бүхс шиг те. Яг тийм хоёр хос гарч ирэх юм байна. За нэг нээсээ ерөөсөө салдаггүй. Яг нэг нэг ингээд дагаад хамтдаа юм хий яваад байдаг. Нэг нээсээ салчхаар ингээд нэг нэ айгүйх ингээд санаад байдаг. Тийм харилцаа болох юм байна. Тэрнээс биш бол надад бол яг өөр хэлэх юм алгаа. Тэгээд уншуулсанд баярлалаа. Өөр одоо санал болгох ч юм уу тий дараа нь би одоо юу унших уу тий ямар сэдвэр унших уу та нарт энэ мэрийг таалагдсан уугүй юу өөр хэлэх зүйл байна уу гэдгээ YouTube одоо энэ видеоны доор комент хэсэгт үлдээрээ эсвэл манай хуудасаар дамжуулаад мэрийг авах сонирхолтой ч юм уу тий эсвэл үзүүлэх сонирхолтой хүмүүс ахын бол хэлээрээ. За би ерөөхдөө бол видео кол мэрийг ерөөхдөө бол айгүй хийдэг байгаа. Тэгээд миний зан чанар одоо уншиж байгаа байдал таалагдах юм бол очоорой. Тэгээ таалагдахгүй бол яах вэ те it's not my problem гэж. За яах вэ уучлаарай би угаасаа ийм хүн шүү. За тэгээ үзсэн баярлалаа баяртай.